Ээлгөөдлийн байнгын орооны дарга, төсвийн байнгын орооны дарга болон байнгын орооны эрхэм гишүүдээ эрчим хүч дөрөв төсөл буюу мандалгов 10 хэрийн чиглэлийн 220 кВт-ийн 2 хэлэхэд 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам дэд дистанцыг өргөдөх төсөл нь шинэ сэргэлтийн бодлого Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр туссан өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд засгийн газраас уг төслийг олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны хөөсрөө санхүүжүүлэхээр зээлийн хэлцээрийг хийгээд байна. Энэхүү төслийг олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 78 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хугацаа 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 5 жил бөгөөд баталгаад overnight санхүүжилтийн хүү дээр 1.4% нэмэгдэлтэй хувьсахгүй байна. Тус зээлийн хэлцээр нь олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын их хурлаар заавал сойрхон батлагдах гэрээ бөгөөд өрийн удирдлагын тухай хуулийн 24-ийн 3-д заасны дагуу зээлийн хөрөнгийг иргэн төлөгдөх нөхцөлтэйгээр цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчт хувьцаат компани дамжуулан зээдүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд мандалгов 10 хэр чиглэлийн 287 км уртаа 220 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам болон өвөр хангаа дэд станцыг шинээр барих, Баянгар 10 хэр мандалгов дэд станцуудыг өргөдөх ажлууд хийгдэх бөгөөд төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн 50,000 гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, хангаан болон баруун бүсийн аймагуудад төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөрүүдийг эрчим хүчний хангамжаар бүрэн хангах боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм а. Иймд Монгол Улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын эрчим хүч дөрөв төсөл зээлийн хэлцээрийг хилцэн дэмжихийг хүсье. Баярлалаа.